Өнөөдөр би та бүхэнд шидэт үйл хийж сонирхуулах болно. Хариуцлагыг хүлээх юм. Энэ үнэхээр романтик. Гэгээтэй чимшиг, харанхуй чимшиг. Тэдний хувь заяан цаад хийх хэрэг чамд байхгүй. Тэр 2-3 жилийн дараа учрах ёстой. Тийм удаан хүлээх шаардлага юу вэ? Бүгдийг хурдлуулж болно шүү дээ. ертөнцийн хуулийг өөрчлөхийг чинь зөвшөөрөхгүй. Ганцаараа хоцрох болно. Сүнснүүд тэрэнд хараад хүрснийг хэллээ. Бүгд нүүр буруулж үлдсэн амьдралдаа хараагдсан юм шиг ор ганцаараа үлдэх болно. Энэ ганцаараа үлдэн цаг үргэлж ганцаараа. Чамаар дамжуулж бүсгүй хараасан. Одоо ойр дотны бүх хүн. Энэ юу вэ? 1963 оны сонины нийтлэл. Москвагийн их сургуулийн нэгэн багш шаширгалтай нууцлаг зан үйл хийж байх үед Орос ороггүй алга болжээ. Усны тусар шиг адилхан. Хараалыг яаж арилгах юм? Яагаад ч арилгахгүй? Амьдралынхаа эцсийг хүртэл энэ хിവэрээ үлдэх болно. Тэгэхэр чи эд чидэнд итгэдэг байх нь? Итгэдэггүй байсан. Чамтай уулзгаас өмнө. Энд яасан сайхан байна. Өнөөдөр бид бүгдээрээ энд цуглжхлаа. Тийм ээ. Рустам бүгдийг өөрчлөлтийн төлөө л хийсэн юм. Өөрчлөлт тэрийг нээлдэлшгүй, агуу хүчтэн болгов. Хайр ямар ч ид чидийг ялна. Энэ чиний замын нэг хэсэг. Чиний зам. Гэхдээ намайг зогсоож чадахгүй гэж чи мэднэ. Нар хэртэлд. Та яагаад бид хоёрыг ингэж байгаа юм? Чамд яг юу чухал гэж? Бүсгүй юу? Эсвэл яагаад гэдгийг мэдэх юм?